Өчигдөр битүүлэх хэрэг төртөө бол манай channel-ыг subscribe хийгээрэй. За энэхүү хэрэг нь цуврал лалуурчнаас аврагдсан нэгэн охины талаар өгүүлэх болно. Энэ хэрэг дээр сэтгэлэн Believe Me гэд кино Netflix дээр бол байдаг. За хэрвээ үзээгүй хүмүүс байх юм бол үзээрэй гэж зөвлөж байна. Хэргийн талаар бол ерөнхий гаргаж өгсөн байдаг. 1984 онд Лиза Маквин 17 настайдаа Флорида мужийн Тампа хотод амьдардаг байсан. Лиза багасаа л маш их аимшиг зүйлстэй нүүр тулж өссөн. 2 настай байхаас нь дарамт хүчирхийл эхэлсэн. Лизагийн гэр бүл нь ядуу тарчиг, ээж нь ганцаараа гэр бүлээ авч явдаг байсан. Ээж нь болохоор арх болон хар тамхины хамааралтай хүн байсан болохоор донтолтоос нь болоод охиныг халамжийн байгууллага авсан. Лизач тэгээд гэр дамжин явдаг болсон. 14 нас хүрэхэд эмээ дээрээ амьдарч эхэлсэн байгаа. Эмээгээ тэр үед тийм ч их сайн мэддэг байгаагүй. Эмээ нь өөрийн найз залуутайгаа хамт амьдардаг. Тэр гэр нь тийм ч аюулгүй газар байгаагүй. Учир нь эмээгийнх нь найз залуу охиныг бэлгийн болон сэтгэлийн дарамтанд байнга оруулдаг байсан. Найз залуу нь Лизагийн толгойд байнга буу тулгаж байгаад бол дарамт хүчирхийл хийдэг байсан байгаа. За энэ дарамт нь 3 жилийн турш үргэлжилсэн. Лиза Тампа хотын католик сургуульд амьдардаг байсан. Тэр сургууль нь гэрийнх нь яг замын харалтай байдаг байсан. За хичээлийнхээ хажуугаар Лиза Крипси крем донатад худалдагчаар ажилладаг. Хэрвээ сургууль дээрээ байхгүй бол тэр ажил дээрээ байдаг байсан. Ажилдаа явахдаа дандаа өөрийнхөө дугуйгаар явдаг байсан. 11 сарын 3-ны тэр өдөр Лиза давхар ээлжээр гарсан байгаа. Өмнө нь хизээж давхар ээлжээр бол ажиллаж байгаагүй. Гэр ажлын хооронд бол дугуйгаар явахдаа нийтдээ 8 минутыг бол зарцуулдаг. Тэр өдөр ажлаа дуусгаад дэлгүүрээ хааж цоочлоод дугуйн дээрээ суугаад явхад бол 2 цаг болж байсан. Даанч Лиза гэртээ харж чадаагүй байгаа. Тэрний дугуйг гэр ажил хоёрынх нь хооронд тал замд нь газарт байхад нь олсон. Бас өөрийнх нь хамаг юм тарсан байдалтай байсан. Зүнхэн бүх юм нь тарсан. Бас хажуугаар нь Крипси кремийн хайрсан боомнууд байсан. Ажлынхан дарга нь бол тэр дугуйг шууд хараад л таньсан байгаа. Дарга нь Лиза Родинсих байна гэсэн. Яагаад Лиза Макви биш Лиза Родис гэж байгаа вэ гэхээр эмээ нь хэлэхдээ түүний найз залуугийнх нь овг нь Родис гэдэг. Тэрнийг бас ааваа гэж дууддаг болохоор энэ овгоороо явнаа гэж хэлсэн байгаа. Телевизээр түүний алга болсон талаар бол гарч эхэлсэн байгаа. За харсан үзсэн хүн байвал цагдаа нарт холбогдоорой гэсэн мэдээ бол гарч эхэлсэн. Даанч тийм хүн бол гарч ирээгүй байгаа. Бүгэлөтөн 2 өдрийн турш Лизаг хаана байгааг хинч мэдээгүй. Гэхдээ 11 сарын 5-ны шөнийн 4 цагийн үед эмээгийнхээ байшин руу Лиза юу ч болоогүй юм шиг ороод ирсэн. Лизач би хулгайлагдаж барьцаалагдсан гэж хэлэхэд эмээгийнх нь найз залуу шууд түүнийг хэдэн цагийн турш зодож эхэлсэн байна. Эцэст нь эмээ нь бид нар цагдаа дуудаад Лизаг юу гэж хэлсэн талаар бол хэлэх хэрэгтэй гэсэн. Эрлийн ажил явагдаж байгаа. Бас цагдаа нар ирвэл заавал холбоо тогтоох хэрэгтэй гэж эмээд нь хэлсэн байсан. Тэгээ цагдаа нар тодруулга авахар цагдаагийн хэлц дээр аваадсан. Лиза шууд тэдэнд бүх болсон зүйлийг бол хэлсэн байгаа. Лизагийн ярьж байгаа бүх зүйлс нь мөрдөгч нар болон бусад ажилчдыг гайхшуулсан. Түүний хэлснээр эхлээд ажил дээрээ байж байхад нь түүний дарга нь давхар ээлжээр ажиллах санал гаргасан. Лиза хизээж давхар ээлжээр гарч байгаагүй ч энэ өдөр түүний хийхээр шийдсэн. Учир нь ажлаа дууссаны дараа Лиза өөрөө бас нэг юм хийх төлөвлөгөөтэй байсан байгаа. Эмээгийнх руугаач залгаад эмээтэй бол давхар ээлж ажиллах болсноо хэлсэн. Гэхдээ Лиза энэ бүхнийг мөнгөний төлөө хийгээгүй. Харин Лиза гэртээ харихыг хүсээгүй байгаа. Түүний хийх гэж байсан зүйл нь ажлаа дуусаад гэртээ очиод өөрийнхөө амийг игүүтгэх гэж байсан. Лизач аль хэдийн амиа хорлож байгаа захиа бичиж үлдээсэн. За түүн дээр нь 11 сарын 3-ны энэ өдөр би өөрийнхөө амийг хороох болно гэж тодорхой бичсэн байсан. Учир нь Лиза дахин энэ аимшигт дарамт хүчирхийлэлд байхыг хүсээгүй. Үргэлжлүүлж амьдрах хүсэл зорилго бол огт байхгүй болсон байсан. За тэр орой өөрийнхөө дугуйг унаад гэртээ харж байхдаа бол үнэхээр сэтгэл нь хөнгөрч уужирсан мэт. Хүнд юм аваад хайчихсан мэт л байсан.
Тэр үед хамт ажилладаг хүн хүргээд өгөх гэж асуухад татгалзаж ганцаархнаа дугуйнаад эргжүүлэлттэй байхыг бол хүссэн байгаа. Тэгээд Лиза дугуйтай явж байгаад сүмийн урдуур өнгөрөхөд бол нэг машиныг олж харсан. Лиза дараа нь хэлэхдээ энэ үнэхээр хачин санагдсан. Учир нь шөнийн 2 цагт тас харанхуй байхад энэ машин юу хийгээд зогсоол дээр байгааг нь бол их гайхсан байгаа. Тэгээд тэр машиныг маш их сонирхож харж байснаас санаж байсан. За тэр машин хөрөндөө ч юм уу өнгөтэй. За буруу талдаа өрөвтэй байсан байгаа. За тэгээд яг машиныг өнгөрөөд яваад Лиза сүүлийн удаа тэр машиныг харах гэж байхад нь Лизагийн араас зохиод унгасан. Лизагийн нүүрлүү шууд буу тулгсан байгаа. Лизад бол энэ энгийн нэг дарамт. Энэ дарамтыг бол эмээгийнх нь найз залуу түүнд бэлгийн хүчрхийл хийж явахдаа хийдэг байсан. Гэхдээ энэ үед бол Лиза хашгирсан байгаа. Учир нь энэ болсон бүх зүйлс маш хурдан гинт болж өнгөрсөн. За энэ үед барьцаалагч хашгичж хараал хэл амаа хамих гэж хэлэн түүний машин руу олж ирсэн. Лиза түүнд ямар ч зүйл тохиолдсон байсан түүнийг битгий алгаачл гэж гуйж байсан. Машинд ороо суухад маш том ангийн хутаг бол олж хараад их айсан байгаа. Машинд хоёулаа их суусны дараа бол Лизагийн толгойд бүү тулгаад түүнийг хувцаа тайлаад түүнтэй унтахыг бол шаардсан байгаа. За Лизач хашгирч бол эхэлж айсан байгаа. Залуу бол шууд өөдөөс нь зөрүүлж хашгираад хэрвээ чи намайг сайхан байлгах юм бол би чамайг алахгүй гэсэн. Тэр үед л Лиза бүх зүйлийг хэлснээр нь хийж эхэлсэн. Лиза хэлэхдээ миний 2 гарыг бол хүлээд нүдийг минь халахалж боосон гэсэн. Дотроо бодохдоо бурхан л хүний амийг авах хэрэгтэй. Хүн хүний амийг авах эрхгүй гэж ууралсан ч гэсэн энэ нөхцөл байдлаас амьд гарах арга болвол зүгээр л хий гэснийг нь хийх байсан. Тэр барьцаалсан хүн Лизаг ямар аимшиг доромжлолтонд амьдарч байсныг бол огт мэдээгүй байгаа. За Лизач ийм нөхцөл байдал байгаад бол дассан хүн байсан. Нүдийг нь бохол Лиза хамаг толгоон булчин нүүрний булчнаа бүгдээрнгийн чангалж болгуулсан. Дараа нь боосны дараа нүд толгоогоо бол амраахад Лизад багч гэсэн харах зай гарч ирсэн. Лиза аллахын талаар маш их үздэг байсан болохоор аль болох их сэжүүр үлдээхээ мэдж байсан. Машин цуугаад явж байхад тэд нар хойд зөвлөө Ромын гудамжаар баруун эргээд Силийн гудамжаар явсаар хотын захаас гараа явсан байгаа. Бас машинд нь сонин чимээ гараад ямар нэгэн засвар хийх хэрэгтэй гэж санагдсан гэсэн. Хяналтын самбарынхан тэнд ногоон өнгийн гэрэлтэй, арьсан жолоочийн өрүүлтэй бас магнум гэдэг бичгтэй байсан гэж Лиза хэлсэн байгаа. Тэр үед магнум гэдэг нэвтрүүлэг гардаг байсан болохоор энэ нь илүү санахад тусалсан гэсэн. Лиза машины шал руу доошоогоо харахад бол зузаан улаан өнгийн хивс байсан. Энэ хивс нь машин байдаг хивс биш, хин нэг албаар тавьсан мэт байсан. Лиза бас хэрвээ мөрдөгч нар намайг хизээж олохгүй болвол машинд өөрийн сарын юм ирсэн байсан бөгөөд хэрэгэлсэн тампон бол үлдээсэн байгаа. Тэд нар хотоос яг гараад 15 минутын дараа бол зогссон. Лизач тэр үед гадагшаагаа харахад мод харагдсан байна. Лиза дотроо за ингээд л би алуулах юм. Ингээд л гүйцээ гэж бодоход Лизач хэлснийг хийж машинаас гараад мод руу алхаад эхлэхэд барьцаалсан хүн үгүй чи буруу зөвлөө явуулаад байна гэд гарын бариад ойролцоох байшин руу явж эхэлсэн. Хаалгын онгойлгоход шууд л нэр хийсэн шинэхэн будагны үнэр байсан. Байшинд ороод Лиза тэр барьцаалсан хүнийг арай харах боломжтой бол тэрч Кавказ залуу бас солгой гартай гэдгийг мэдэж авсан байна. Байранд ороод бол нийтдээ доошоогоо шал руу харахад шал нь ногоон өнгөөр будагдсан байсан. За тэр залууч Лизаг нойрын өрөөнд ороод хамаг хувцаа тайл гэж шаардсан. Бас нүдний болтыг нь авч байн дотор цааш харуулсан зогсоосон. Лиза нүдээ ансан хэвээр байж байхад залуу түүнийг бол усанд оруулж эхэлсэн. Лиза зориг гарган тэрнээс яагаад ингэж байгааг нь асуусан. Тэр залууч би зөвхөн чамд биш маш олон эмэгтэйчүүд ч гэсэн яг адилхан зүйл хийж байгаа гэсэн. Энийг хэлсний дараа нийтдээ 26 цагийн турш бэлгийн дарамт хэд удаа үзүүлсэн. Дараагийн шөнө болоход Лизад хоол өгч телевизийн урд хамтдаа суугаад хоол идсэн байна. Лиза хоолыг нь идэж чадахгүй. Хоолыг нь хортуулчихсан байх вийг айж байсан. Яг тэр үед мэдээгээр Лиза Родис
17 настай охин алга болсон гэж гарч байсан. Лиза шууд уйлж зогсож чадахгүй байхад нь нөгөө залуу толгойд нь буу тулган дугуй бол гэж хашгирч байсан. Лизач өөрийгөө хянах хэрэгтэйгээ мэдээд өөрийгөө уйлахаа болиулах гэж би нойлын өрөө ормоор байна. Намайг хараад ивэл би нойлын өрөөнд би засч чадахгүй шүү дээ гэж хэлж хаалгыг хаасан байна. Шууд Лиза өөрийнхөө хурууны хийг байж болох бүх газар үлдээсэн. Хан, гар угаагч тавцсан, суултуур, толин дээр гээд бүх зүйл дээр. Лиза мөрдөгч нарт би энд байсан гэдгийг бол мэдүүлэхийг хүссэн байна. Дараа нь нойлоос гарч бэлгийн хүчрхийл үргэлжилж хэсэг хугацааны дараа залуу унтаад өгсөн байна. Лиза хөдөлж чадахгүй байсан чинь тэр жүжиглж байж магадгүй яг жинкнээсээ унтаж байгаа эсхийг бол мдээгүй байна. Дараа нь өглөөний 4 цагийн үед залуус ирээд Лизаг яах учраа мэдэхгүй сандарч байхад Лиза би чиний найз охин болъё гэж хэлсэн. Лиза хэлэхдээ чи үнэндээ ийм зүйл хийж байгаа нь өөрийнхөө хуучин найз охиноо тулд ингэж байгаа. Чи тэр X найз охиндоо ч гэсэн дургу үсттэй. Бас бид нар уулзсныг өөр хүнд ч хэлээд хэрэггүй баг. Ингэж анх уулзсан нь харамсалтай ч бид нар цаашдаа байж Лиза өөрөө халамж анхааралтай болноо гэж бол эсрэг сэтгэл зүйн техник хэрэглэж тэрнийг тайвшруулсан ч харамсалтай нь Лизаг үлдээж чадахгүй гэж тэр залуу бол хэлсэн. Лизач надад өвчтэй аав байдаг. Би ганцаархан тэрийг асарч халамжилдаг гэж гуйж эхлэхэд Лизаг слаад машин зуу гэж хэлсэн. Тэр үед одоо л намайг алхна гэж бодоход залуу Лизагаас хаана амьдардгийг асуусан. Лизач нүдэ болгосон ч гэрээхээ ойролцоо байхгүй байгааг мэдэж байсан. Тэд нар замдаа ATM болон шатгуун түгээх газар зогссон. Лиза тэрнийг ATM-с мөнгө авах гэж байгааг харсан. За харахад бол цагаан бодоолгтой, хөх джинс өмдтэй, хар устэй залуу байсан. Лиза ганцаараа ATM-ийн гадаа машинд үлдсэн ч гарч гүйгээгүй. Тэр бодохдоо энэ магадгүй намайг гүйх үгүйг харах гэсэн шалгалт байж магадгүй гэж бодсон. Дараа нь тэд замдаа ороо явж байхад Лиза зарим газруудыг хараад таньж эхэлсэн. Тэгээд гэртээ ойрхон ирж байгааг мэдсэн. Лиза хэлэхдээ намайг хотын хөлийн ойролцоо энд үлдээчгээ гэхэд залуу шууд уурлаж чи надад худлаа хэллээ. Одоо би чамаа яахаа мэдэхгүй байна гэж хашгирч эхлэхэд Лиза намуухан дугаар бид нар яг хаана байгааг нь асуугаад дийн заглуу хүрэх зам зааж эхэлсэн байна. Лиза гинж хэлсэн газар аваачхад нөгөө залуу тэврээд намайг уучлаарай. Чамайг ийм зүйл үзүүлж байгаад бол уучлаарай гэж хэлээд машинаас буулгаж намайг энд 5 минут хүлээ. Тэгээд явж болно гэсэн. Лизач үүнд итгий ядна нүднийхэн болтыг аваад харахад өмнө нь том гихчийн царс мод байсан байна. Тэр модыг харахад л тэр үед модны мөчөөр дэлбээ дээр тусах гэрлийг хараад Лиза өөрийгөө амьд гарна гэдгээ мэдсэн. Тэгээд Лиза тэр залууг хизээж буцаад ирж магадгүй гэж бодоод сандраа шууд гэрлүүгээ маш хурднаар гүйж эхэлсэн байна. Харамсалтай нь эмээгийнхэн байшин дээрсэн ч гэсэн гэртээ 2 хоног ирээгүйгээд эмээгийнх нь найз залуу нь зодож эхэлсэн байна. Дараа нь цагдаагийн газар очин цагдаад мэдүүлэг өгөөд байж байсан. За цагдаад бас өөрийнхөө өмссөн бүх хувцсыг өгж шинжилгээнд явуулсан байна. Цагдаа нарч ам зураг гаргуулах хүн дуудаад мөрдөгч нар бол дотроо бодохдоо нүдэ боолгуулсан хүн юу л мэдв гэжтэй гэж бодцгоос. Харин Лиза бүгдээрингийн санаж байсан. Учир нь нэг удаа тэр барьцаалагчийн нүүрэнд хүрэх завдал бол гарсан байна. Лиза хэлэхдээ цоохор дуу арьстай, жижиг сахалтай, жижиг чихтэй, дөнгөж үсээ засуулсан гэмээр шинжтэй байсан. Жоохон махлагдуу. Гэтэ тийм ч бүдүүн биш гэсэн. Мөрдөгч нар тэрний хэр их юм санаж байгааг гайхсан байна. Тэгээд Лизагийн хэлсэн шиг улаан, шаргалтуу тийм өнгөтэй дооджийг бол хайж эхэлсэн. Тэд нар үнэндээ Лизагийн барьцаалагч бус цоврал алуурчиг хайж байлаа. Мөрдөгч нар Лизатай хэд удаа уулзсны дараа Лиза гэртээ мэдээ үзэж сууж байхад охидын хэдэн цогцос олдсон талаар мэдээ гарч байсан. Лиза шууд дотроо тэр залуу охидыг алсан байх ёстой гэж цагдаагийн газар руу залгаад хэлэхэд тэд нарч адил бодолтой байсан. Мөрдөгч нар Тампа хотод нэлээ хэдэн охидыг алга болж ижил аргаар алуулсан тал дээр ажиллаж байсан байна. Энэхүү явдал нь 3 сараас эхэлсэн байна. Нийтдээ цуврал аллага 6 сар үргэлжилсэн. 20 настай уран бүтээлч Weekend Аан гэдэг нэрээр биеэ үнэлдэг байсан
Аан нь биеэ үнэлэх гэж явуулын машин 3 сарын 27-нд суугаад боомлуулж алуулсан байдалтай олдсон. Энэ бол анхных нь хохирогч. Дараа нь 5 сарын 4-нд 20 настай тайжигч бүжигчин эмэгтэй ажлаасаа гарах өргөдлөө өгөөд гэрлүүгээ алхах явж байхад нь алга болсон. Тэрнийг олсоор хүлүүлж бас хүчндүүлсэн. Хөл нь нэлийн алцайлтай байдалтай боомлуулж нас барсан олсон. Энэ хоёр хохирогчийн биен дээр улаан утас олдсон шинжилгээгээр хевснийх болж таарсан байна. Дараа нь 5 сарын 24-нд буюу 2 дахь хэрэг гарснаас 23 хоногийн дараа Мишель Симс нь биеэ үнэлэгч олдохдоо үзүүндээ олстой нэлийн хэдэн удаа хутгалуулсан гэмээр зүсүүлсэн нүцгэн үүнээс ажиглахад Мишель нэлийн зодуул тэмцэлтсэн байдалтай олдсон байна. Тэрний цусандаа хутгалцсан хувцас нь ойролцоо модны мөчөрт өлгөөтэй байсан. Хэргийн газар болон хохирогчийн биеийн дээр нь улаан утас бас машины дугуйн мөр, эр бэлгийн эс болон хөл нүцгэн хүний хөлийн мөр олдсон байна. Мөрдөгч нар илүү олон ийм хэрэг гарахаас айж дүгшиж яаж барихаа мэдэхгүй байсан. Дараагийн сар болох 6 сарын 24-нд дараагийн хохирогч 22 настай Элизабет Лоденбекийн чиндүүлсэн олсоор хоолойгоо боомлуулсан байдал нь бутан дунд байхад нь олдсон байна. Элизабет нь 6 сарын эхэнд гэрлүүгээ алгаж явж байхад нь алга болсон. Биеийг нь олоход нэлээд муутсан байдалтай олдсон байна. За тэрний кредит карт нь аллагын дараа хэд хэдэн удаа тэмд бэлэн мөнгө авахд ашиглагдсан байсан. Бусад хохирогч нараас өөр нь тэрээр энгийн нэг эмэгтэй байсан. Нилийн гайгүйгээр бололт гэрлүүгээ алгаж явж байхад нь алга болсон байна. Дараа нь мөрдөгч нар энэ хэргийг бусдаасаа өөр байна. Тэрний кредит карт өгснийхэн дараа ашигласан болохоор тэрнийг таньдаг хүн л нууц кодыг нь бол мэдж байгаа гэд тэр тал дээр бол ажиллаж эхэлсэн байна. За тэгэхэд бол Элизабетийн найз залуу Элизабет хоёр л бол тэр картны дугаарыг мэддэг байсан болж таарсан. Элизабет найз залуу хоёрын харилцаа нь бол нэлээд муу, байнга мөнгөний талаар хэрэлддэг байсан болж таарсан. За найз залуугийнх нь нэрийг Брукс Маккени гэдэг. Түүнийг барьцаалахад би аллах болоход картыг ашиглаагүй, харин өмнө нь бол ашиглаж байсан гэсэн байна. Дараа нь тэрнийг худлаа хэлэх төхөөрөмжөд оруулахад хариу нь худлаа гарсан ч хэрэгт холбоогүй гэсэн нотлогоо дараа нь гарч ирсэн байна. Тэр орой Брукс найзынхаа үжлэгэн дээр байсан гэдэг нотлох олон хүн гарч ирсэн. Энэ олон цуврал аллагын хэрэг олон нийтийн анхааралд аль хэдийн орсон байлаа. Олон нийт ч маш их айж алуурчин яаралтай байр гэсэн шаардлага бол үдчихсэн. Хэрэгтэн хэсэг чимээгүй байж байгаад 3 сарын дараа 9 сарын 7-нд 21 настай Мэг Мэри Эллиот нь ажилдаа ирсэнгүй гэж цагдаад мэдүүлэг ирсэн байсан. За цагдаа нь орол гэртэн зүгээр байгаа эсхийг шалгахаар очиход гэртээ байгаагүй, харин гэрийнхэнтэйгээ уулзахаар авсан онгоцны билетийг олсон байна. Тэгээд цагдаа нар бол бодохдоо Вики болвол утаас төр гарсан гэж бодсон мөрдлөгийг болвол зогсоосон байна. Яг сарын дараа нэгэн эмэгтэйн биеийг олсон. За тэр нь Chanel Devon Williams байсан. Бас тэр гэрлүүгээ алгаж байхдаа алга болсон байсан. За тэрний биеийг олоход зодуулж хүчндүүлсэн байдалтай хашааны доороос олсон. Толгойнхаа ард нэг удаа буудулсан. За тэрний хувцас нь эргэн тойрон тэр чигээрээ тарсан байдалтай байсан. Яг тэр өдөр нь 10 сарын 7-нд нь 22 настай Кимберли Хобсон алга болсон. Тэр бас биеэ үнэлэгч байсан. Тэр өдрөөс 7 хоногийн дараа бол Кимберлигийн биеийг олсон байна. За энүүгээрч зогсохгүй бас нэг эмэгтэй нүцгэн хүчндүүл модны доороос олдсон. 3 хоногийн дараа бол Лиза Макви алга болсон байна. Лиза Макви маань бол аврагдсан байгаа. За аврагдсанаас яг 3 хоногийн дараа бол 18 настай Виржиниа Джонсны биеийг мөчлүүлсэн байдалтай олсон байгаа. Энэ хэрэг нь бусад хэргийг бодвол шал өөр байсан ч үхлийн шалтгаан нь боомлолт гэж гарсан болохоор ижил төстэй гэж үзсэн байгаа. Бас алуурч улам хэрцгий болж байгааг бол харуулсан. 6 өдрийн дараа бол өөр нэг бие олцсон. 21 настай Кимберли Сван нь замын хажууд боомлж өгсөн байдалтай олдсон байгаа. За нийтдээ 9 эмэгтэйгээс нэг эмэгтэй нь аврагдаж чадсан байна. Мөрдөгчд анхнаасаа энэ бүдийг нэг хүн хийгээд байна гэдгийг бол мэдсэн.
бусад бүх хохирогчдын биеэс олсон улаан утас нь Лизагийн өмсөж байсан хувцснаас бас олдсон. Лиза бол хамгийн анхны аврагдагч гэж бодож байхад өөр нэг эмэгтэй бас байсныг тэд хараахан мэдээгүй байсан. FBI энэ залууг олон нийтэд тодорхойлохдоо Кавказ залуу 20 гаруй настай macho personality-тэй буюу эрэгтэй хүн гендрийг тоолох дуртай. Бас гэр бүлээсээ салсан байж магадгүй. Урдны машин унаж шөнөөр явдаг. Дөрвөн уур уцаартай болохоор ганц ажил дээр тогтдоггүй байх. Тэр зэвсэгтэй байх өндөр магадлалтай. Тэр бие болон сэтгэлийн дарамт үзүүлдэг байх хандлагатай. Өөрийн хохирогч нараа хамаагүй санамсаргүйгээр бол сонгодог. Тэр өөрийн амьдрал болон хүн алхтаа хон байгуулалт эмх зэгт сайтай гэж хэлсэн байгаа. Тэгээ мөрдөгчд биеийн үнэлэгч нартай бол ярилцахыг хүссэн байгаа. Биеийн үнэлэгч нар ч гэсэн гол бай болж байгаа болохоор ярилцаж туслахыг хүссэн байгаа. Тэд нар үйлчлүүлэгч нар дунд нь бол төстэй хүн бол гарч ирээгүй гэж бол хэлсэн. Тэгэхээр цагдаа нар цаашаа шалгаж Итемийн ойролцоо тэр шөнө хэн мөнгө авсан талаар судалж ирсэн байна. Тэр үед нэг хүнийг олсон нь Bobby Joy Long байсан. Бас тэр Dodge Magnum загварын машин ундаг байсан. Тэд нар ч Bobby-г хайж эхлээд тэгээд Bobby гэж хэн болох талаар судлахад Bobby нь 31 настай X-ray техникчээр ажилладаг байсан. Одоогоор ажиллахгүй. Эмнэлгийн түүхийг судалж үзэхэд баг байхад нь толгоондоо нэлээд хэдэн гэмтэл авч байсан. Дөрөвтөө X гормонтой төрсөн. Энэ нь Klinefelter-ийн синдромтой байсан гэсэн. Тэрний юу вэ гэхээр эр хүний бэлгийн давар нь бага, биеийн дээрээ бага үстэй, том хүүхдэд эр бэлгийн эс бага. Bobby 2 нас хүрэхэд нь эцэг их нь салсан. 4 настай байхад нь далайд живэнгээ алдсан байна. Дараа жил буюу 5 настай байхад нь савлуур дээр тоолж байгаа дунаад толгойгоороо маш хүчтэй цогсноос болж ухаан алдсан байна. За энэ гэмтэл нь бол толгойн хамгийн анхны гэмтэл байгаа. 6 настай байхдаа бол 1-р ангитаа тэнцээг байгаа. 8 настай байхдаа дуу тавьж байгаад машин мөргөөд толгойгоороо нэлээд хүчтэй цогсноос гэмтэл авсан байна. Бас нэг өөр тохиолдол нь машины яг урдуур гүйж байгаад бол үхэнгээ алдсан. Ойролцоо настай байхдаа одоо морноос толгойгоороо унж гэмтсэн. Бас хашаа давж байхдаа дахиад толгойгоор унаад гэмтсэн байна. Энэ бүх гэмтлээс болоод Bobby-гийн эрүү болон шүдэнд нь гажиг үсч эхэлсэн. 10 настай байхдаа энэ гажигаас болоод сургуультай их дээрлэхүүлдэг байсан. Тэгээд ээжийг бол үгээр сэтгэлийн дарамтанд бол аягүйх оруулж сургуулаа байнга тасалдаг байсан. 13 настайдаа гэр бүлээ тижээдэг нохоогоо буудсан байгаа. Тэр ч баригдаж хүлээн зөвшөөрсөн бөгөөд яагаад нохоогоо алсан талаар л асуухад би нохооны идэж байсан зүйлийг авахыг хүссэн юм аа гэсэн байгаа. Тэр жилдээ Bobby хөхний илүү эд хэсгийг авах хаалханд бол орсон байгаа. 17 настайдаа ээжигээ хүч хэрглэж зодож эхэлсэн. Бас нэг эмэгтэйг бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгээр баримжилсан. Тэр охинд хангалттай нотолгой байхгүй үндслэлээр хэрэг хаагдсан байна. Эцэст нь тэр сургуулиасаа гарч айрамд нэгдсэн байгаа. Айрамд нэгдээд нэг удааг байхдаа бол бага насны хайр болох Cynthia-тэй гэрэлсэн. Дараа нь дахиад ундаг дугуйтай явж байхдаа бол толгоондоо нэлийн хүчтэй гэмтэл авсан. За тэгээд эмнэлэгт байхдаа сувлагч болон эхнэр Cynthia нь зан авир хувь хүн нь бол огцом өөрчлөгдөж байгааг бол анзаарсан байна. Тэгээд бас бэлгийн дургуйсал нь бол илүү их болж ирсэн. Эмнэлэгт байхдаа өдөрт 5-6 удаа бол гар хангалга хийдэг байсан гэж байна. Бас тэрний ааш нь муухай хэрцгий болж ирсэн байна. Тэгээд эмнэлгээс гарах үед өөрийнхөө нэрийг бол өөрчлөн Bobby Joy Long болгосон. Bobby-г бол нийтэд хүчиндэгчийн төрөлд бол оруулж бүртгэлтэй байдаг болсон байгаа. Тэр ажлынхан журмаар хэрэглэгч нарыг хайж гэрээр очиж уулздаг байсан байгаа. Хэрвээ эмэгтэй хүн ганцаараа байх юм бол тэр хүчинтждэг байсан. Bobby бол 2 хүүхэдтэй. Данч Cynthia-г маш их зодож дарамталдаг байсан болохоор Cynthia бол салхаар шинжсэн байна. 1981 онд Bobby хүчингийн эргээр баригдсан ч дахин давж цаалдаад хэрэгсэхгүй болсон байна. Тэр үед хинт ч тэрнийг бол хүчиндэгч гэсэн ангилалд багтдгийг бол мдээгүй байгаа. 1983 онд Bobby Tampa хот руу нүүсэн. За энэ хотод ирээд жилийн дараагаас бол аллагууд эхэлсэн байна. Цагдаа нар тэрний машиныг хайж явахад бол нэг цагдаа замаас олсон байгаа. За тэрнийг төр зогсоогоод бол хэрэгцээ жилж байгааг бол хэлээгүй. Цагдаа нар түүнд энэ хавьд хулгай хэрэг гарсан хэрэг
гардаг газар адилхан машин харагдсан болохоор нь зогсоож байна. Хэргийн материалд хавсрахын тулд өөрийн чинь машинтай хамт зургийг авах хэрэгтэй байна гэсэн байна. Бобби ч зөвшөөрч зураг авахуулаад цагдаа бол тэрнийг явуулсан байгаа. Гэхдээ өөр нэг цагдаа нар бол тэрнийг бол дагаж байсан. Дахин гэмт хэрэг аюултай зүйлхийн нэгэнд хийх вэ гэж айснасаа болвол хяналтанд дор байсан. Цагдаа нар бүрдүүлсэн за байж болох үе гэсэн хэрэгтнүүдийн зургийг аваад Лизаг дуудаж үзүүлсэн байгаа. За Лизач хараагүй ч гэсэн шууд итгэлтэйгээр бол Бобби Joy Love-ыг заасан байгаа. Цагдаа нар ч нэгжлэг хийх зөвшөөрөл гаргуулan аваад Боббигийн гэрээг нийцсэн. Тэгэхэд бол Лизагийн 3-ны 0-ийн өрөөнд хаасайгүй байсан байгаа. Цагдаа нар тэр улаан хивсний талаар бол мэдэхгүй байсан. Гэрд нь бол байгаагүй. Боббигийн машиныг шалгахдаа бол олсон байгаа. Энэ шалгаа явуулсан яг маргааш нь тэр онгоцны плет аваад алга болсон байна. Хотоос гараад явсан болтой гэд хэргийг нь зогсоогоод байсан. За Мики Мэри Элиот нь алуулсан байдалтай олдсон байгаа. За ингээд нийтдээ Бобби 10 эмэгтэйн хэрэгт бол буруутгагдсан байгаа. Бүх нотлох баримтуудыг баримтлахад хангалттай гэж үзсэн байна. 1984 оны 11 сарын 16-нд кино театрын урд зогсож байхад нь бол баримтжилсан. Энэ өдөр нь Лизаг аврагдаад 2-7 хоногийн дараа бол Боббиг барьсан гэсэн үг. Лиза ганцаараа аврагдсан биш байсан. Эхний болон хоёр дахын хооронд бол Мэри Хикс гэдэг эмэгтэй машинда байж байгаад буу тулган машинтай нь авч явсан. Мэри ч явж байхдаа өөрийнхөө машиныг онхолдуулаад бол тэр залуугаас цугтаж чадсан байсан. Машинаа онхолдуулж цугтсныхаа дараа бол Мэри Боббиг бол шүүхт өгсөн байгаа. За энэ машин онхолдуулсан гэсэн хэрэг яг болж байхад цагдаа нар бол хэд хэдэн хөрөгчийн биеийг бол олоод байж исэн. Боббиг шүүх хурал дээр дуудан Мэрийг хулгайлах гэж завдсан хэрэгээр бол 3 жил шоронд орох эсвэл машины бүх хохирлыг барагдуулах гэсэн шийдвэр гарсан байна. Цагдаа нар Боббиг зөвхөн Мэрийг хулгайлах гэж байсан гэд өөр ямар нэг хэрэгт бол холбож үзээгүй ингээ явуулсан байна. Бас нэг өөр аврагдсан эмэгтэй бол Линда Надел байсан. 3-4 дэх хохирогчийн хооронд бол аврагдсан байгаа. Линда 33 настай байсан. Өөрийн тавилгаа зарах гэж зар өгөхт нь бол Бобби сонирхож очихдоо бол хүчирхийлсэн байна. Линда ч бол аврагдсан байна. Бобби цагдаагийн газар бол аваадсан байгаа. За Лизагийн талаар асуухад бол Бобби хулгайж барьцаалсан нь бол бүлийн зөвшөөрсөн байгаа. За бусад аллагын талаар бол хариулахгүйсэн дээргээд огт юм хэлээг байгаа. Хэсэг хугацааны дараа бол аллагын хэрэгээ бол бүлийн зөвшөөрсөн. За нийтдээ бас 50 гаруй хүчингийн хэргийг бол Флорида мужид хийсэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна. За шүүх хурал дээр Боббиг нийтдээ 9 хүний алганд буруутгасан байгаа. Түүнд өгсөн ял нь 26 удаа амьдрах ял болон давж заалдах эрхгүй. Бас 7 удаа амьдрах ял болон давж заалдах эрхтэй байсан байна. Бас Мишель Симсийн үхэлд цаазаар ахуулах ял авсан байна. Боббиг бол тодорхойлохдоо Sex in Cities олон дахин толгойн гэмтлээс үүссэн сэтгцийн эмгэгтэй маш хүнд antisocial personality disorder буюу хүнээс дүлэх өвчтэй буюу солиотой хүнд бол багтааж үдсэн байна. Дараа нь Бобби 10 дахь хохирогчийн бол алснаа хүлээн зөвшөөрсөн. Түүний эхнэр Сянтия маш их харамсаж амьдрдгаа дараа нь хэлсэн байна. Энэ нь Боббитэй гэрлэж биш харин алаагүйдээ харамсдаг гэсэн байна. Сэнтия хэлэхдээ тэрнийг маш их хэрцгийгээр зоддог байсан. Тэр үед тэрнийг буудаг үед алаагүйдээ харамсдаа гэсэн. Бобби тэрнийг багт зурдаж ийшээ тийшээ авч идэж ухаангүй болдог байсан гэдэг. Тэгээд тэр хизээч дахиад ийм зүйл хийхгүй гэд Бобби цодсныхаа дараа бол уйлдаг байсан байна. За Сэнтия бол за уйлж байгаа болохоор бас ухаарч байгаа гэж бодоод төвчдөг байсан ч гэсэн дахиад үргэлжлүүлж зоддог байсан байна. Нэг удаа Сэнтия цэнгэлсэн буу яг өөрлөн чиглүүлээд бол бариад буутахад бэлэн байсан ч үнэндээ чадаагүй. Одоо бол Сэнтия за төрнийг шоронд ялгаа эдэлж байгааг бол хүртэх ёстойгоо л хүртэж байгааг итгэж байгаа. За Лиза Маквин бол аврагдаж байсан маш их баярлаж бас өөрөөсөө өөр хүн хулгайлагтаагууд нь маш их баярлдаг.
17 настай байхдаа тэр цагтаад гэрт нь юу болоод талаар бас хэлэх боломж олгосонд бас баярлдаг байна. 2005 онд Лиза 38 настайдаа бол ширээпийн туслахаар ажиллаж эхэлсэн. Лиза хэлэхдээ намайг харж байхад хэн нэгэн зовоосоо гэж хүсэхгүй байна. Хамгаалахыг л хүсэж байна гэж хэлсэн байна. Бас Лиза дунд сургуулийн гэр бүл нь асуудалтай хүүхдүүдэд өөрийнхөө түүхийг хуваалцаж юу тохиолдож болох талаар сургадаг байна. Лиза хэлэхдээ би 17 настай байхдаа өөрийгөө төөрсөн, хаягдсан гэж бодсон ч одоо өөрийн уулын оргилдоо гарсан байна. Энэ нь үнэхээр надад сайхан байна. Би одоо хүртэл хар дарж хаяа зүүдэлж хашгирч сэрдэг. Гэхдээ Лиза бүх зүйлд болсонд маш их талархдаг. Учир нь энэ хэрэг болсны дараа бол өөрийнх нь амьдрал 360 градусл эргэсэн байгаа. Лизагаас хэрвээ Боббид хэлэх үг байвал юу байх вэ гэхэд би лав намайг сонгосонд баярлаа. Өөр 17 настай охин биш. Өөр 17 настай охин байсан бол тийм нөхцөл байдалд яахаа мэдэхгүй байх байсан. Би өөрийн амьдралын бүх дарамтлал зовлон намайг энэ нөхцөл байдлаас гаргахад тулсан гэж боддог гэж хэлсэн байна. Лиза ч Боббигийн юу хийснийг бол уучлсан байгаа. Одоо Лиза үнний төлөө бас өөр хохирогч нарт энэ бүхнийг даван туулахад бол тусалж байгаа. 2019 оны 4 сард засгийн газар тэрнийг үхлийг 5 сарын 23-нд болгож гарын үсэг зурсан байдаг. Тэрний хамгийн сүүлийн хоол нь шарсан үхрийн мах, гахаан шарсан мах, Францын шарсан хүмүүс болон газтай ундаа байсан. Лиза цаазаар авах үед нь бол байсан. За бусад бүх 9 хохирогчийн зурагтай цамцтай бол ирсэн байсан. За өнөөдрийн хэрэгтэй хамт байсан баярлалаа. Комент хэсэгт сэтгэлдээ үлдээгээрэй. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.